1975 онд Сэлэнг аймгийн Мандал суманд төрсэн нэгэн хөдөлмөрч хүү ирээдүйн мөрөөдлөө тээж өсчээ. Хичээл зүтгэл мэдлэг боловсролыг эрхэмлэн суралцж, амьдралынхаа анхны зорилгоодыг тодорхойлсон тэрээр бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан, зах зээл менежментийн мэдлэгийг эзэмшиж, ирээдүйн амжилтынхаа суурийг тавьсан юм а. 2000 оноос хувийн бизнесийн гараагаа эхлүүлж, хөдөлмөр тууштай байдлаар өөрийн замыг бүтээж эхэлжээ. 2006 онд номин жаргал компанийг байгуулж, бизнесээ өргөжүүлэн хөгжүүлв. 2011 онд Тод Оймс компанийг үүсгэн байгуулж, үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх их үйлсэд хүчин зүтгэх болсон билээ. Өнөөдөр тэрээр Тод Оймс компани ерөнхий захирлаар ажиллаж, Монгол улсын оёмл сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт үнэтэй хүн нэмэр оруулан ажиллаж байна. Түүний удирдлага дор компани нь чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс гадна олон хүнийг ажлын байраар хангаж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулсаар байна. Өнөөдөр баяр жаргал нь чанар итгэлцэл хариуцлагыг эрхэмлсэн үндэсний үйлдвэрлэгч, алсын хараатай удирдагчийн хувьд Монголын үйлдвэрлэлийн хөгжилд үнэтэй хувь нэмрээ оруулсаар байна.